Мэргэжлийн болон техник боловсролын сургуулиудын улсын аварга шалгаруулах марафон үлдийн тэмцээн өнөөглөө эмэгтэй 6 км, эрэгтэй 8 км-ийн зайд боллоо. Эмэгтэйчүүдийн төрөлд 19, эрэгтэйчүүдийн төрөлд 18, нийт 54 тамирчин оролцож хурд хүч авахгалт самбаага сорин өрсөлдлөө. Алтар нэртэйгэн өргөж алах сайхан нүдүнтэй баярын үлэмстэй зогсон тавик нийтгэлийг алдаагийг тамирчны алдалт хэмтэн алдаагийг тавик нийтгэлийг алдаагийг тамирчны алдалт хэмтэн алдаагийг Armandulsun İptargin ititmin Atın abi kumbudin Atın balçıkıl zara Tavik nitgülik Aldavik Demirçni alıt Yımkın aldavik Tavik nitgülik Aldavik Demirçni alıt Yımkın Yapın kuslerci gülsen Yarvaltrin şu halim Çamaktırıtsın artığa Nendin zitkidim kröre Davit nitkilik Aldavik Demirçni alıt Yımkın aldavik 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 Алтар нэртэйгэн өргөж алах сайхан нүдүнтэй баярын үлэмстэй зогсон тавик нийтгэлийг алдаагийг тамирчны алдалт хэмтэн алдаагийг тавик нийтгэлийг алдаагийг тамирчны алдалт хэмтэн алдаагийг Armandulsun İptargin ititmin Atın abi kumbudin Atın balçıkıl zara Tavik nitgülik Aldavik
ялалт хямдхан олдоогүй та бидний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй Ярвалтрын шуханы Чамайдүс артиха Эндэн сэтгэд мөнхрөөрэ Дамжны ялалт хямдхан олдоогүй та бидний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй та бидний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй та бидний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй Авин хүмүүдийн отон болж гэлзараа Тавигний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй Тавигний төлийг алдаагүй дамжны ялалт хямдхан олдоогүй Сэтгэлээсээ хуваалцахгүй юу? 3 дахь өдөр зохион байгуулагдж байгаа Марпоны тэмцээнд тэргүүн барь эзэллээ шүү дээ. За тэгээд Ховд аймаг зохион байгуулж байгаа мэргэжлийн сүлжээний улсын аврах шалгалт тэмцээнд 3 дахь өдөр болсон Марпоны төрөлд оролцоод тэргүүн барь эзэллээ. Тэгээд нийт 28 тамирчин оролцсон. Тэгээд нийт оролцсон тамирчтай амжилт хийсэн яа. За өмнө нь юу нь яг энэ Марпоны төрөлд юм уу гүйлтийн төрөлд тэмцээн уралдаанд орж ирсэн үү? Орж байгаагүй. Анх удаага гүйж. Анх удаага гүйж. Тэгээд тэргүүллээ. Тий. За аль аймгийг төлөөж оролцсон бэ? Ховд аймаг төлөөж оролцож байгаа. Ховд хөгжил политехник коллеж. За би Ховд хөгжил политехник коллежээс оролцож байгаа. За тэгээд нийт ер нь мэргэжлийн одоо боловсролын сургуулийн 21 одоо мэргэжлийн сургуулиудаас нийт олон аймагуд их оролцлоо. Тэгээд 26 28 тамирчинтай өрсөлдлөө. За тэгээд 3 дугаар байранд орлоо. Сэтгэл өндөр байна. За ер нь гүйлтийн дундуур бэрхшээл гарав. Нилээн өчтөр нөгөө болиолын төрөлд ороод манай хавтан медаль авч төрүүлсэн. За тэгээд нөгөө болиолын төрөлд орж тоглосон болохоор жоохон ядралттай тэгээ жоохон булраатай байна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч эмэгтэй тамирчид ер нь Марпоны төрөлд ямар аймаг дүүргийн тамирчид байв? За энэ Баянгор аймгийн 2 тамирчин манай 2 дугаар байрыг эзэлж байгаа шиг байна. За энэ 2 тамирчин маань ер нь бол адаас ер нь төрөө гүйцээд за тэгээд урд дараа төрөөдлээ. За тэгээд амжилт хүсье. Марпоны тэмцээнд нэг аймгийн 2 тамирчин 2 дугаар байранд орсон гэсэн ийм сайхан мэдээтэй энэ өглөө эхэлж байна. Тэгэхээр өөртөө танилцуулахгүй юу? За намайг дүүрэн саргалдгээ Баянгор политехник коллежийн барилгын багш. Тэгээд өнөөдөр нийт 31 эрэгтэй тамирчин 8 км-ийн зайд дурлалаа. Тэгээд амжилттай оролцож 2 дугаар байранд орсод баяртай байна. За гүйлтийн дундуур ер нь бэрхшээл гарав. Өмнө нь энэ тэмцээнд ер нь оролцож байсан уу яг Марпоны төрөлд? За өмнө нь яг Марпоны төрөлд бол яг оролцож байгаагүй. Тий. За гүйлтийн дунд бол харьцаагүй гайгүй. За эмэгтэй тамирчны тухайд өөрийгөө бас танилцуулъя. За би Баянгор политехникт үйлчлэх шийдгээ. Одон онгох гэдэг.
Тэгээд 28 тамирчдаас 6 метрийн гүйлтэнд 2 төрсөндөө баяртай байна. Маш сайн гүйжсэн шүү дээ. За ер нь гүйлтийн дундуур бэрхшээл саад тул руу одоо аль аймгийн тамирчид илүү өрсөлдөөн ихтэй одоо өрсөлдөгч тамирчин болж одоо. Ар хангаа дуул навтын тамирчид өөрчлөлтөө сайн байх гэж удаад өгсөн чинь ар хангах эсвэл. Хамгийн онцлог оролцогч бол яхааргүй өөрөө байлаа. Тэгэхээр аль аймгийг төлөөлж ирсэн, аль сургуулийг төлөөлж ирсэн оролцогч вэ? Одоо 4 сартаа Маамата гэсэн тэгээд энэ марафоны тэмцээнд бас амжилттай гүйж хамгийн шилдэг тамирчдын бас нэг болж чадлаа шүү дээ. За баярлалаа. Увс аймгаас ирсэн. Увс аймгийн Улаан Политехник коллеж ирсэн. Өөрөө болохоор сакс хөнгөн дорыг гэсэн зорилготой ирсэн. Тэг ямар ч гэсэн 4-р байранд орлоо. Маш их баярлалаа. Эхлээд өөрөө эхний 3-4-д явж байгаа л жоохон суучлаа тойрог дээр ирээд эхний 3 дорыг гэсэн зорилготой ирсэн. Гэхдээ яг 4-д орлоо. Тусгай хайранд орч чадлаа. Маш их баярлалаа. Ер нь өмнө нь яг ийм ижил төрлийн гүйлтийн тэмцээнд орж ирсэн үү? Би өөрөө усын аваргаас алтан хүрэл медаль авч ирсэн. 6 жил ерөөсөө гүйхгүй байжгаад анх удаа гүйсэн. За энэ марафон сонгогчдын гүйлтэнд 6 метрийн гүйлтэнд одоо тэргүүн байрыг эзэж орлоо. Тэгээ нийт 28 тамирчтай хурдгүйч хавхаасан байгаа саран гүйж орсондоо бас баяртай байна. За тэмцээний зохион байгуулалтнаас сайн байна. Тэгээд ер нь бүхэд бол цаг агарын нөхцөлөд бас сайхан тохиромжтой байлаа. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нар хаанхын За ер нь тэмцээнд ирж байгаа нийт багууд улс бүгд хүчтэй сайн оролцож байна. Тэгээд энэ Ховд аймаг, тэгээд Баян ангар аймаг гэсэн хүмүүс бас эдүү сая гүйлтэнд бас хүчтэй орж ирлээ. За нийт тамирчтай хандаж юу гэж хэлмээр вэ? За нийт тамирчтай хандаж одоо бүх тамирчтай амжилт төсөөл гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээд марафоны төрөлд 3 дугаар байранд орлоо. Бас нийт одоо цуг гүйсэн тамирчтай цаашдынхны спортт өндөр амжилт хүсье. Тэгээд энэхүү сайхан тэмцээн бас маш сайхан зохион байгуулалттай сайхан болж байна. Одоо ингээд марафоны төрөлд байр эзэлсэн бүх тамирчдаа одоо Төв аймгийн Баян Чандам сумдах Политехник коллежийн нийт хамт олонны өмнөөс бас халуун баяр хүргье. Ядралт хэрвээ? Ядралт бол гайгүй байлаа. Тэгээд тэмцээнд одоо ингээд мэрэгжлийн боловсролын салбарт одоо ингээд нийт багш ажилчид ингээд хамт олон оролцож байгаа болохоор хоорондоос туршлага солилцоод тэмцээнд бол ядрах зүйлгүй маш сайхан байлаа. За энэ тэмцээнд бас залуучуудтайгаа хүч тэнцүү одоо оролцож өрсөлдөж амжилттай одоо марафоныхаа гүйлтийг өндөрлүүлсэн тамирчин маань аль аймгийн одоо тамирчин хэн блэ танилцъя? Булган аймгийн Политехник коллежийн агнуурын мэгцээвэнд орчиж байна. За тэгээд мэрэгжлийн болон техникийн боловсролын одоо улсын аврах гişэд тэмцээн марафон гүйлтийн тэмцээнд энэ сайхан залуучуудтай энэ зэрэгцгүйсэн амжилттай байна. Вариант амжилт орлоо. За хэр ядруу? Гайгүй. Ерөнхийдөө 7-8 хонд бэлтгэл хийсэн. Тэр амжилтаас энэ дээрээ дамраад бэлтгэл амжилттай хүсчихсэн. Марафон гүйлтээ 20 зэрэгтэй. Цэрэг байх төлөв гүйжсэн. Тэгээд тэр зэрээс тэгээд өөрөөр хэлбэл хөжүүлээд 14 оноос хойш хичээлээд тэгээд 17 онд 12 цаг марафон гүйлт гүйж 20 зэрэг хамгаалжсэн. Тэгээд 67 км гүйж. Ховдын цэгээс гадар ирсэн маш их баяртай байна. Тэгээд энэ сайхан спорт нааданд амжилттай оролцож бас амжилт гаргасан. Танай сургуулийн зохион байгуулж байгаа сайхан байна. Таалагдж байна. Олонд одоо тэгээд орчин нөхцөл сайхан бүрдүүлсэнд баярлалаа. Тэмцээний дүнгээр марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрүүлдэг тэргүүн байранд Ховд аймаг дахин хөгжлийн Политехник коллежийн малын баг эмчийн багш Чин Заяа, Дэд байранд Баян хонгор аймаг дахин Баян хонгор Политехник коллежийн барилгын багш Дүүрэн Жаргал, 3 дугаар байранд Төв аймаг Баян Чандман Политехник коллежийн соёлын ажилтан Болдбаатар, 4 дугаар байранд Ховд аймаг дахин хөгжлийн Политехник коллежийн сантехникийн багш Даш Тэрэм, 5 дугаар байранд Техник технологийн Политехник коллежийн багш Ган Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Архангай аймаг дахь Политехник коллежийн биеийн тамир эрүүл мэндийн багш Дарема, Дэд байрт Баян хонгор аймаг дахь Баян хонгор Политехник коллежийн үйлчлэгч Одон Тунгалаг, 3 дугаар байранд Ховд аймаг дахь хөгжил Политехник коллежийн монгол хэл уран зохиолын багш Чанцалмаа, 4 дугаар байранд Улаангом аймгийн Политехник коллежийн тамирчин Алтан Туул, 5 дугаар байранд Ховд аймаг дахь хөгжил Политехник коллежийн нийгмийн ажилтан Бадам цэцэг нарын тамирчид баг хамт олноо хошуучлаа.